За, сайн мэцхан уу? Энэ удаагийн дугаар дээр Фридрих Ницше гэх одоо Германы алдарт философчийн тухай ярив. За, энэ хүн маань дэлхийг доргиосон одоо маш том нөлөөтэй философч гэж хэлж болно. Зөвхөн философч гэлтгүй сэтгэл судлал, утга зохиол, бүр урлаг төртөл маш том нөлөө үзүүлсэн ийм хүн байдаг. Фройд, Юнг, Рожерс гэдэг сэтгэл судлалын одоо урдаа барьж явж байгаа хүмүүс. Тэгээд existentialism байна. Постмодерн философч болох одоо Derrida, Foucault, Deleuze зэрэг философчтай нь ерөөсө бүгдэнд нь маш том нөлөөтэй. Одоо урлагт бүр Пикассо хүртэл нөлөө өгүүлсэн. Ийм философчийн тухай өнөөдөр ярьцгаая. Тэгээд Ницшегийн философиг ерөнхийдөө бодох юм бол нэгдүгээрт бидний одоо хэвийн үнэн гэж боддог бүх зүйлсийг ахин дахин тунгаажвч бодохыг шаардсан. Биднийг ерөнхийдөө үннийг л хай гэж шаарддаг. Үнэн гэж бодсоор ирсэн бүхэл зүйлүүдэд ахин дахин бодож тунгаа. Тэрийгэ бодохдоо хоёрдугаарт тэрийгэ заавал өөрийнхөө л бодож өөрийн гэсэн үнэт зүйлийг бий болгож хүн өөрийнхөө уран бүтээлч өөрийнхөө яруу найрагч гэдэг энэ existentialism-ийн үндсэн санааг ерөнхийдөө агуулсан байдаг. Гуравдугаарт Ницшегийн үндсэн зорилго бол ерөөсөө л хүн амьдралдаа яаж дээд хүн болох вэ? Яаж өөрийн бололцоод бүх потенциалыг шавхах вэ? Ерөөсөө амьдралыг үндсэндээ яаж ёслол төвлөрөөр амьдрах вэ гэдэг тухай л бичсэн философч. Тэгээд ийм болохоор Ницше бол амьдралыг үгээсгсэн үзэл санаанууд маш их дургу байдаг. Одоо тэр дундаа амьдралын зовлон зүдгүүр юм уу, хүний дур хүслийг хааж богдуулсан зүйлүүдэд маш дургу. Тийм болохоор л биднээс айгүй тийм хүчтэй, зоригтой байхыг шаарддаг. Энэ нь одоо аюултай амьдралыг ч зайлшгүй дагуулж гэж тэр хэлдэг. За, Ницше маань 1844 оноос 1900 оны хооронд амьдарч байсан Германы философч юм байна. Тэгээд бүр бага наснаас эхлээл айгүй тийм сут ухаантай байсан. Тэгээд 24 наснда одоо хил бичиг ухааны профессор болсон юм байна. Тэгээд тэр үед одоо Ричард Вагнер гэх хөгжмийн зохиолчтой маш дотн харилцаатай. Тэгээд өөрийнх нь философиг ерөнхийдөө хэлбэр оруулахад бол гол нөлөө үзүүлсэн хүн бол Шопенхауэр гэдэг философч байдیں۔ Тэгээ Шопенхауэр бол ерөнхийдөө жоохон эмо философч гэж хэлж болно. Яг философийн бацх юм бол ерөнхийдөө амьдралыг тэр чигтээ зүгээр зовлон гэдгийг бүр амар философлог метафизик өнцгөөс ярьсан байдаг хүн байдаг л та. Тэгээд манай Ницше маань бас айгүй тийм багасаа тийм өвчтөй айгүй тийм байнга л өвчин зовлонтой явдаг байсан. Тэгээд тийм болохоор ерөнхийдөө цагаан агаарыг айгүй их дааж дулаахан газар эрүүл мэндэ бодож явдаг байсан. Тэгээд ер нь багасаа айгүй их тийм толгойн өвддөг. Тэгээд тийм харам утаа хөхтэйсэн л та. Бас профессор байх хугацаанд бас бие нь муудаад тэгээд аргагүй ихэнд 35 настайдаа тэтгэврт гарах шаардлагатай болсон. Тэтгэврт гарснаас хойш ганцаараа бие дааж ажлуудаа төөрөөж эхэлсэн. Тэгээд нэг сонирхолтой түүх байна. Одоо Ницше маань Лов Салом гэдэг Оросын psychoanalyst эмэгтэйд дурлж исэн юм байна. Тэгээд энэ эмэгтэйд 3 удаа гэрлэх санал тавьж исэн. Тэгээд 3 л үгүй гэж хэлж исэн. Тэгээд энэ охиндоо бүр ухаан мэдрэлгүй ерөнхийдөө амар хайртай байсан. Тэгээд энэ охин бас сүүлд Сигмунд Фройдтай романтик харьцаатай байсан гэж ярьд юм лээ. Энэ хоёр бас дундаа нэг Паулри гэдэг нэг найз нь байдаг гэсэн юм байна. Энэ гурав Итали энтрээр цуг аялж явж байгаад энэ хоёр Ницшегаас зам салаад явсан. Тэгээ тэр үеэс хойш Ницше бол айгүй тийм сэтгэл готролд орж айгүй их тийм депресссэн. Депресснээс хойш ерөнхийдөө айгүй их олон сайхан бүтээлийг гаргасан байдаг. Заратустра ийм өгүүлөө, Beyond Good and Evil тэгээд моралын гарал үүсэл зэрэг одоо хамгийн чухал бүтээлүүдэд төрөвсөн байдаг. Энэ бүтээлүүдээ хийх эрүүл мэнд нь бас муу хэвээр байсан. Тийм болохоор айгүй тийм богинохон мөртлөө гүн утаагаа агуулгатай амар тийм зузаан нягт өгүүлбэрүүдээр бичдэг байсан. Тэгээд бас удаан алхах дуртай хүн байсан юм л да. Одоо уулаар ч юм уу нуур зэрэг дагуулад баг өдөрт 3 цаг алхдаг байсан. Тэгээд ийм болохоор байнгын өвчтөй тийм амар тийм депресссэн, гунигтай, ганцаардмал гэхдээ ингээд хорвоо дэлхийд хуваалцах юм амар их байсан юм шиг санагдаг. Миний хувьд бол сүүлд нэг Италид явж байхдаа нэг морь ташуурдуулж байгааг харж исэн. Тэгээд тэр морь ташуурдуулж байгааг хараад одоо гүүж очиод морьёо
тэрвэрч хамгаалах гэж хагаад одоо өөрөө газар дуунсан гэж яригддсан юм байна. Тэгээд тэр үеэс хойш ерөнхийдөө айгу сэтгэл зүйн эрүүлэнд нь бас айгу муудаад баг солиорсон гэж хэлж болно. Өөрийгөө баг бурхан гэдээ бодсон. Тэгээд энэ сонин хүмүүс лөө сонин захиа бичээд нэг тиймэрдүү юм болсон байт юм байна. Тэгээ Ницше юу яг амьдралынхаа баг 11 жил одоо 56 настай хүртлээ одоо хагас мэдрэл муутай байсан. Түүний үххийг дөгж явахд одоо сүүлийн жилүүдэд нь Ницше яг маш их алдартай болж эхэлсэн. Харамсалтай нь тэр үеэр бол одоо өөрөө тэр алдартай болж байгааг мэдхэд арай жоохон ухаангүй байсан. Энэ бол бас маш харамсалтай зүйл. Яг амьд яваа наснда өөрийнхөө хийсэн зүйлийн үр ашгийг хүртэхгүй байна гэдэг бол бас үнэхээр харамсалтай. Тэгээ миний хувьд бол Ницше бол айгүй тийм ганцаардмал гэхдээ амар тийм суут ухаантан маш олон үнэхээр гоё амьдралын тухай үнэхээр гоё хэлэх зүйлүүдтэй байсан. Тэгээ тэдгээр зүйл нь маш гүн зүйлүүд байсан. Ер нь ийм их зовлон зүтгүүр ганцаардлыг давж гарсан ийм агуу хүн гэж бол би дотроо боддог. За, Ницшегийн тухай ярьж эхлэхэд моралитагаас эхэлж ярих гэж бодлоо. Одоо энийг Genealogy of Morality гэдэг номон дээр суурилж ярьж байгаа. Энэ бол ерөнхийдөө моралын гарал үүсэл гэж бол орчуулж байгаа. За, ер нь морал гэж юу хэлээд байна вэ? Морал гэдэг нь ерөөсөл одоо зөв буруугийн асуудлыг л хэлж байгаа хэрэг. Чи одоо зөв юм хийвэл сайн хүн, муу юм хийвэл муу хүн. Ийм болохоор бидний өдөр тутмын юу хийхийг чиглүүлдэг, юу хэлж ярих, юуг бодох, юунд итгэж болохыг зааж өгдөг тийм зүйл байдаг. Сайн хүн байхын тулд худлаа хэлж болохгүй, хулгай хийж болохгүй, хүн алж болохгүй гэж дотроо байнга боддог тийм үү? Харин хуйлаад авах хэвээр тэгжиж зөв хүн болно гэж боддог. Ерөөсөө бидний амьдралыг тэр чигтэл зөв буруугийн асуудал дээр эргэлддэг. Шийдвэр болох нь ч моралаас маш том хамааралтай. Харин бидний энэ зөв буруу гэдэг ойлголтууд ер нь яг хаанаас ирж байгааг мэдхүү гэж ерөнхийдөө Ницше асуусан байдаг л та. Яг ямар шалтгаантайг нь мэдхүү. Ер нь хэр сайн, хэр гүн энэ зүйлээ ойлгож байгаа вэ? Энэ бол маш чухал байгаа. Сайн бодоод үзвэл бидний бүх шийдвэрүүдийн артлын фундамент болж өгч байгаа зүйл. Тэгээд Ницше бол моралын асуудалд өнгөцгөн хариултыг ерөөсөө авахгүй, ерөөсөө хангалтгүй гэж үздэг. За тэгээд зөв буруугийн ойлголтод бол германчууд одоо тэр дундаа европчуудын хувьд бол христийн шашинтай маш их том хамааралтай. Одоо өнөөдрийн барууны орнууд ч гэсэн дийлэнх нь христийн шашинтай байгаа. Тэгээд христийн шашин дах зөв гэдэг зүйлүүд бол даруухан төлөв байдал эсвэл бусдыг өрөвдөх, инрэх, нэгүүлсэнгүй байхыг шаарддаг л та. Эдгээрээ эсрэг зүйлүүд болох одоо шуналтай байх, даруухан биш байх зэрэг зүйлсүүд бол тийм нүгэл гэж тооцогддог. За тэгээд энд нэг тодорхойлох гэхэд ерөнхийдөө би үнэт зүйл гэдээрээ зүгээр одоо value гэдэг зүйлийг хийж байгаа. Энэ нь ерөөсөө бидний зүгээр үнэлж явдаг шин чанаруудыг хэлж байгаа. Одоо юу гэдэг эрхчлөө, хүч чадал, хайр, чин үнэн ч гэдэг юм уу. Хүн болгон янз бүрийн зүйлийг үнэлж явдаг баг. Одоо миний хувьд одоо үннийг үнэлдэг байхад өөр хүн бол одоо аз жаргалыг үнэлдэг ч юм уу. Эсвэл амар тайвныг эсвэл урлагийг үнэлдэг ч юм уу. Янз янз байж болно. Тэгээд бид нар бүгдээрээ одоо өөрөөр ингэсэн үнэт зүйлтэй л гэсэн үг. За тэгээд баруунд бол тэгээд христийн шашны улмаас одоо тийм даруй төлөв өрөвдөх, инрэх чанарыг айгүй хэрхэмлдэг. Эдгээр нь одоо гэхдээ яг хаанаас хараад ирвэ? Эдгээр нь хүн төрөлхтөнд байдаг үнэт зүйлүүд үү? Эсвэл пан дээрээс өгсөн үү? Ер нь яагаад эдгээр морал зүйлүүдийг хэрхэмлэх ёстой вэ гэж бид нар дотроо бодох хэрэгтэй болж таарч байгаа юм л та. Тэгээд за зүгээр амьтдыг авч үзье. За амьтдын хувьд ийм сайн муу морал гэдэг зүйл бол огт байдаг. Одоо арслан бол зүгээр байгаагаараа л байна. Шаардлагатай үедээ бусад амьтдыг алж идэнэ. Бидний хувьд бол энийг зөв буруу гэж ангилах эрх бол ерөөсөө байхгүй. Тэр одоо арслан гэдэг амьтан бол ямар ч эрх чөлөө байхгүй. Тэдний сонголт тэдэр одоо арслан одоо бид нар шиг сонголт хийдгүү штэ ер нь эцээц. Амьтан бол ер нь тэр зэгтэл инстинкт, импульсаараа
явагддаг. Тэгээ бүх зүйл нь натурал байгалаараа явагддаг. Амьтаа алах нь ерөнхийдөө арслангийн баг төрөлхийн чанарч гэж хэлж болно. Хүчтэй нь сул доороогоо дийлж байгаа нь ерөнхийдөө амьдралын хууль. Ер нь бид нар л энэ зөв буруугийн ойлголтыг бий болгодог. Одоо Жил Делюз гэдэг одоо Францын философч хэлдгээр бол философи бол зүгээр л ойлголт ухагтхууныг бий болгодог салбар гэж хэлсэн байдаг л та бүр. Үүнийг одоо англиар концепт гэж байгаа. Ухагтхуун. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бидний бодож ярьж байгаа бүх зүйлүүд бүгдээрээ нэг ёсны орчуулга гэж хэлж болно. Энэ хийж байгаа зүйлийг ерөнхийдөө бид сайн гэж орчуулж тайлбарлаж байгаа гэсэн үг. Бусад зүйлүүдийг нь муу гэж хэлье, орчуулъя. Тэрнээс биш ерөнхийдөө одоо энэ арслантай жишээ шиг яг уг үндсэндээ морал үзэгдэл гэж бол байхгүй. Харин морал тайлбар, морал орчуулга л гэж байгаа. Энэ бол хүний бий болгосон тайлбар. Тэгэхээр энэ нь одоо бурхны төлөвлөсөн хүн болгоны одоо зүтгэх ёстой зөв гэдэг зүйл байхгүй гэсэн. Энэ нэг ёсонтой одоо өмнөх дугаар дээр дурдсан морал нихилизм гэдэг ойлголттой айгуу төстэй. Одоо Сартрагийн хэлдгээр бол existence precedes essence буюу одоо бид нар энэ хороо дээр төрснөөхөө дараа л юмны утга учирыг бий болгож тайлбарлаж эхэлдэг гэдэгтэй бас айгуу төстэй. За тэгээд ийм болохоор л ерөнхийдөө хүн төрөлхтний энэ бий болгосон зөв буруу гэдэг ойлголтыг бас ойлгох нь чухал. Яагаад гэвэл ихэнх хүмүүс одоо энийг бурхнаас ирсэн гэж ойлгодог. Яг үүндээ Ницшегийн хувьд бол тийм биш. Энэ бол бидний бий болгож байгаа зүйл. За тэгэхээр бидний бий болгож байгаа энэ зүйл хаанаас гарч ирвэ? За үүнд одоо Дарвины эволюц ерөөдөө баг зэрэг одоо тайлбарлахад туслана. Дарвины эволюцээр бол одоо тийм хязгаарлагдмал нөөц баялагтай газар дээр одоо хэдэн мянган хүн зүгээр шидчихэ л да. Тэгвэл зарим нь одоо төрөлхийн цаанаасаа одоо илүү хүчтэй, харин зарим нь бол сул дор байдаг. Одоо цаг хугацааны эрэхэнд илүү хүчтэй, чадвартай омог аймагуд, амьтад генүүд нь ерөнхийдөө илүү их үлдэх, амьд үлдэж гарах магадaltaй. Тэгээд сул дороо амьтад омог аймагуд нь устж бий болдог. Үгүй болдог. Энийг бол ерөнхийдөө natural selection гэж байгаа шүү дээ. Тэгээд ер нь нэг ёсонтой хүч чадлын тулаан гэж хэлж болно. Одоо Ницше моралыг хүч чадлаас л үүдэлдэг гэж үздэг л те. Одоо эрт дээр үед ялангуяа эртний Грек, Ромын улсуудад хүч чадлыг айгүй их эрхэмлж үнэлдэг байсан. Эдгээр нь одоо баатрын шин чанаруудыг хэлж байгаа. Нобл хүмүүс хэлж байгаа. Нобл гэдэг нь ерөнхийдөө язгууртан хүмүүс, тэр дундаа одоо төвдөгш, шударга, хүчрхэг тийм хүмүүсийг илтгэдэг. Үүнийг ерөнхийдөө морал үнэт зүйл болгоцсон хөнгөтгөөнийг Ницше мастерын моралити буюу эзний морал гэж байгаа. Өнөөгийн нэгэнд эзний моралын илэрхийлэл болсон үнэт зүйлүүд болох одоо энэ хүч чадал, төвдөгш байдал алдагдсан гэж үздэг л те. Одоо ийм үед одоо хүч чадалтай төвдөгш хүмүүс нь эрх мэдэл, нөөц оёлыг ерөөхдөө гартаа атгсан байдаг. Харин тэгж чадаагүй тийм хүч чадалгүй сул дорой хүмүүс нь ардаа хоцорч үлддэг. Тэгээд одоо тэр сул дорой хүмүүстээ хүч чадалтай хүмүүсийн нөөц баялаг, эрх мэдэлд нь шунаж атархдаг гэж Ницше үздэг. Тэгээд эдгээр хүмүүс нь тийм ийм дарлал донд байж чадахгүй болохоор тийм чөтөөрхөл бий болдог гэдэг. Үүнийг бол Ницше Франц үгээр resentment гэж байгаа. Тэгээд ерөнхийдөө англи руу орчуулвал resentment. Тэгээ энэ юу гэсэн үг вэ гэхээр зүгээр чөтөөрхөл гэсэн үг. Атархал маягийн. За тэгээд энэ хүмүүс нь одоо энэ чөтөөрхлөөсөө болж айгүй тийм уур хилэнтэй, дургуутсан, маш тийм гашуун мэдрэмжийг мэдэрдэг. Ийм болохоор одоо ийм эзний моралд маш дургу, хүч чадалт дургу. Тийм болохоор одоо бидрийг дарлаж байгаа энэ хүмүүс муу, харин зовж зүдэрж байгаа хар цад бид нар сайн гэсэн тийм моралыг бий болгодог. За тэгээ эдгээр сул дорой хүмүүс нь тэгээд хүч чадалтай хүмүүсийгээ бодвол тоогоор хамаагүй их хэмжээлшгүй олон байгаа. Бүхэлдээ нийгэм байгаа гэж хэлж болно. Үүнийг одоо давуу тал болж ашиглах хэрэгтэй болж таарч байгаа юм л да. За тэгээ хүч чадал гэдэг хэмжүүр дээр бол угаасаа өрсөлдөж чадахгүй юм байна гэдгийг мэдж байгаа болохоор өөр тийм хэмжүүрийг сонгох хэрэгтэй
За энд бол одоо utility буюу ашиг тус гэдэг хэмжээг одоо хэмжүүрийг сонгож байгаа гэж хэлж болно. За тэгээ олон нийтийн ашиг тусыг бодох шаардлагатай болвол эдгээр хүмүүс нь яг муу хүн болж хуурч байгаа байхгүй. Иймээс одоо сул дорой бидрийг өрдөх хэрэгтэй. Эцэст нь тэгээ зовж зүдэрч байгаа бид нар л яг үндэ сайн хүмүүс, олон нийтийн ашиг тусыг боддоггүй баян хүч чадалтай хүмүүс л муу хүмүүс гэж хэлж байгаа. За үүнийг л ерөнхийдөө slave morality буюу боолын морал гэж байгаа. Боолын моралоос үүдэж Библийн зарчмуудыг ерөнхийдөө үнэт зүйлсүүдийг бий болсон гэж үздэг. Өөрийгөө дарж байгаад заавал тийм даруй төлөв байх, өрөвдөх, инрэх зэрэг зүйлүүдийг одоо туйлын үнэт зүйлсэд болгож авч үздэг. Бүр туйлд нь авч үзснээрээ Христийн шашин хүч чадлыг ерөөсөө нүгэл гэж үздэг. Хүн болгоо яг ижлэгэн яг л тэнцүү байх хэрэгтэй. Чи яагаад илүү авахгүй байгаа юм? Илүү гарах гэж байгаа хүнийг ерөөдөө чи яг шуналтай байна гэдэг ч юм уу. Хүнийг бас хит дараа төлөв байлгах гэдэг байгаа нь одоо хүн өөрөөрөө ямар ч бахархах зүйл байхгүй юм шиг харагдуулдаг. Өөрөөсөө ичиж амьдрах хэрэгтэй ч юм шиг. Тийм мэдрэмж идэг. Ингээ бүр толгоонд нь суулгацсан гэж Ницше маш их дургуцдаг л та. Тэгээд эннээсээ олж болвол хүмүүс айгүй тийм өөрсдөө бурханд өрөвдүүлэх хэрэгтэй болж хуурдаг. Бид нар одоо бүгд хуваа хичээсэн тийм гүн нүгэлтэн болж хуурдаг. Ийм болохоор бид нар одоо бусдыг инрэх, бусдад өөрсдийгөө өгөх хэрэгтэй гэдэг энэ ерөнхийдөө Христийн одоо гол үнэт зүйлүүд гарч ирж байгаа л да. За тэгээ үүнд бас нэг тодруулга юм ярина. Ерөөдөө одоо хэдийгээр одоо Ницшегийн хандлага нь мастрын морал бол зөв, одоо боолын морал бол буруу гэж хэлж байгаа юм бол биш л дээ. Зүгээр энэ бол зүгээр моралын гарал үүслийг судалж байгаа хэрэг. Ницшегийн хувьд бол энэ хоёр морал руу аль нэг рүү хит их туйлшрах юм бол ерөөхдөө хоёулаа буруу зүйл гэж үздэг. Ницше яг үүндээ бас Ницшег одоо айгүй их нэг хуваа хичээсэн гэж одоо зөвхөн өөрийнхөө л боддог. Тэгээд хүч чадлын л тухай ярьдаг. Тийм айгүй тийм харгас хэрцгий гэж үздэг л дээ. Гэтэ яг үүндээ бол Ницше бол айгүй тийм инрэнгүү байхыг бас үнэлдэг. Одоо түүний хувьд бол хүн болгон яг ижлэх юм биш. Хүн болгонд тэгш хэрэгтэй. Одоо хүн болгонд яг ижлэхэн харьцах нь бол буруу зүйл гэж үзэж байгаа хэрэг. Заратустра дээр хэлсэн байдаг л та. Гэхдээ би бол өглөгч хүн. Би найзаас найзын хувьд дуртай яваг нь. Харин танихгүй хүмүүс болон сул дорой хүмүүс өөрөөсөө л миний модноос жимсийг нь зулгаах хэрэгтэй. Ингэснээрээ өөрсдөд нь ч гэсэн би баг зэрэг ичгүүр төрүүлнэ. Цэг. Би нэгэн зовж байгаа хүнийг хараад би түүний өмнөөс нь ичээд түүнд туслах гэтэл би зүгээр л бардам занган дээр жигнүүлж орхилоо гэж хэлсэн байдаг. За миний бодлоор бол түүний хэлэх гээд байгаа зүйл бол зүгээр л одоо инрэнгүү байгаа нэрийн дор ямар ч хүнд ялгаагүй эрх тэгш хандах бол буруу. Чиний инэрлийг хүртэх гэж байгаа хүмүүс тэр зүйлийг хүртэх шалтгаандаа байх хэрэгтэй. Инрэх, хайрлах гэдэг бол сайн зүйл. Одоо Заратустра дээр хүртэл одоо Заратустра би хүн төрлөختөнд хайртай гэж хэлээд уулнаас бууж ирдэг л те. Гэхдээ ерөнхийдөө хүртэх ёстой хүндэл хайрыг хүртэх хэрэгтэй гэж би нэг олгоод байгаа. Ерөнхийдөө Ницше бол моралыг ийм гарал үүсэлтэй гэж ойлгохтой юм байна. Тэгэд яагаад ийм хүч чадлын тухай яриад байгаа нь ерөнхийдөө айгүй сонирхолтой л доо. Үүнд одоо Ницшегийн одоо will to power гэдэг концептыг ярил айгүй сонирхолтой баг. Энийг бол ерөнхийдөө хүч чадлын тэмүүлэл гэж би монгол хэлэнд болгож байгаа. За will to power гэдэг нь ерөөсөө л энэ хорвоо ертөнц бол тэр жигтэй хүч чадал гэдэг зүйл рүү тэмүүлдэг гэсэн утгатай. Одоо энэ хороо дээрх бүх зүйл ямар нэг зүйл рүү тэгж тэмүүлж чиглэсэн байдаг. Тэр зүйл бол хүч чадал гэсэн үзэл байдаг. За will to power гэдгийнх нь will гэдэг нь одоо хүсэл чиг хандлага, power гэдэг нь ерөөдөө хүч чадлыг хэлж байгаа. Тэгээд will-ийг бас өөрөөр ирээдүйн цагт ерөөдөө ирээдүүлүү чиглэсэн л зүйл гэж ойлгож болно. Тэгээд хорвоо ертөнцийн дээр тэр жигтэй одоо хүч чадал руу тэмүүлнэ гэхээр ерөнхийдөө бүх амьд биет,
амьтан, ургамал бүгд ийм энергиэр хувьсаж хөгжиж дэлгэрч байдаг гэсэн утгатай. Одоо үүнд одоо яг хамааралтай үйл өгнүүдээс дурдах юм бол өсөх, ургах, үржих, том болох, дэлгэрэх зэрэг зүйлийг илэрхийлж байгаа хүч гэж хэлж болно. Бас өөрөөр эсэргүүцлийг давж дийлэх, эрх чөлөөтэй дүүлэн нисэх тийм цог жахваатай сүнс гэж хэлж болно. Илүү тийм хүчтэй болох, ерөнхийдөө дээд түвшний амьдралыг илтгэж байгаа хэрэгэлтэй. Тэгээд will to power гэдэг нь одоо амьдралыг хөдөлгөж байгаа цорын ганц хүч учраас хүнд ч гэсэн хамаатай гэж үздэг. Хүн ч гэсэн одоо хамгийн дээд потенциал руугаа тэмүүлж байгаа гэж үздэг. За тэгээд үүнд бас Шопенхауерын айгуу төстэй ойлголт байдаг л да. Will to live буюу амьдрах тэмүүлэл гэж байгаа. Энэ нь ерөнхийдөө одоо хүн өөрийгөө цааш ямар нэг хэлбэр дүрсээр амьд авч харахыг хичээдэг гэх юм уу. Өөрөө амьд гарч болно. Эсвэл бас үр хүүхдээ үлдээснээрээ өөрийн нэг хэлбэр дүрсээ үлдээж байгаа хэрэг ч юм уу. Гэхдээ Ницшегийн хувьд бол тэр энэ амьдрах тэмүүлэл гэдэг нь зүгээр хүч чадлын тэмүүллийн зүгээр нэг шууд бас одоо түгээмэл хэлбэр нь гэж ойлгогддог. Одоо хүч чадалтай байхын тулд юуны төрөнд амьд байх хэрэгтэй болохоор гэж би бол энийг ойлгоод байгаа. Тэгэхээр амьдрал болоод одоо дэлхийн ертөнцийг хүч чадлын тэмүүлэл гэдэг энергиээр харж эхлэхэд Ницше ягаад мастрын моралд илүү таатай байгаа нь ерөнхийдөө ойлгомжтой байгаа бах. Тэгээд одоо сүүлийн 2000 жилд христийн шашнаас болоод одоо энэ хүч чадал гэдэг амьдралын хамгийн үндэс суурь болж байгаа энергийг үүсгэсэн байгаад ерөнхийдөө айгүй харамсаж байгаа гэж хэлж болно. Тэгээ мастрын морал нь одоо илүү хүч чадлыг үнэлсэн харах үнцэг болохоор Ницше дуртай байдаг. Харин Болийн моралд бол сул дорой хүмүүс одоо тэр чөхөөдөл гэдэг зүйлээрээ айгүй тийм атаархлыг дагуулж одоо энэ хүч чадал гэдэг ертөнцийн суурь болсон энергийг уруугаар нь ашиглаж байгаа хэрэг гэсэн үг. Эр зөргөөрөө толдохын оронд өрөвдүүлэх гэж хичээдэг. Ийм болохоор Ницше нь ерөөдөө өрөвдөх гэдэг үгэнд маш дургу. Бас нэг зүйлийг тодруулъя гэж бодлоо. Одоо мастрын морал буюу энэ will to power гэдэг энэ хоёр ойлголтыг ерөнхийдөө одоо Гитлер бол Германд наци буруугаар ашиглаж тэгээд өөрийн эрх мэдэлд оруулах гэж буруугаар ойлгосон байдаг л да. Ерөнхийдөө will to power гэдэг нь хүч чадалтай болох юм байна. Хүч чадалтай болно гэдэг нь бусдыг эрхшээлтэд оруулах юм байна гэж буруугаар ойлгосон байдаг. Үүнээсээ үүдээд дарангууллыг бий болгодог. Тэгээд моралын генеалог номын одоо 2 дахь хэсгэн дээр ялангуяа буруугаар ойлгохдохоор юмнууд ерөнхийдөө бичсэн байдаг л да. Жишээ нь одоо хүнийг зовоох нь бол хамгийн агуу таашаал гэх зэргээр одоо Ницше бичсэн байдаг. Тэрийг бас айгүй их буруугаар ойлгоход амархан юм шиг санагддаг. Тэгээд Ницшег ерөнхийдөө энэ иймэрдүү байдлаар айгүй их гүтгсэн байдаг л та. Энэ хүн айгүй тийм харгисгэрцгий хүч чадлаас өөр юу ч ярьдгүй гэдэг шалтгаанаар хүмүүс ерөнхийдөө маш их дургу байдаг. Одоо бас христийн шашныг маш их муулсан. Тэгээ муулж моолохтой зүгээр муулахгүй маш их тийм чин сэтгэлээс айгүй тийм хүчтэй муулсан байдаг л та. Тэрэнд нь бас айгүй их хүмүүс дургу байдаг. Тэгээ миний бодлоор бол энэ моралын генеалог гэдэг ном бол зүгээр л моралын гарал үүслийг судалж байгаа. Хаана юу болж исэн, яагаад бид нартын зөв буруу гэдэг ойлголтод ирсэн зэргийг судлах гэж оролцсон тийм зүйл гэж ойлгодог. Зүгээр харахууд чийдэн тусгаж байгаа үйл явц. Гэхдээ эцээцэд бол бид морал гэдэг зүйлийг давуулж илүү гаргалж амьдрах хэрэгтэй гэж үздэг. Энэ бол ерөөсөө бидний л бий болгосон ойлголт. Бурханаас өгөөгүй. Тэгээд хүн болгон өөр өөрсдийн моралыг бий болгох ёстой гэж үздэг. Гитлертэй холбоотойгоор Заратустра дээр бол хизэж хүний дээгүүр гарах, хүнийг эрх мэдэлтэд оруулах тухай бол ерөөсөө ярьдгүй. Заратустрагийн хийж байгаа тулаан бол ерөөсөө өөрөө өөртөө л хийж байгаа тулаан байдаг. Одоо түүний хэлснээр бол хэдийгээр чиний найз чинь чамд буруу зүйл хийвэл түүнд ингэж хэл. Надад хийсэн зүйлийг чинь би уучлах чаднаа. Харин чиний өөртөө хийсэн зүйлийг би яаж өршөөх юм бэ гэж хэлсэн байдаг. Энэ бол надад маш их нэлээд гүн санагдсан л та. Яг энээс харахад бол Заратустрад
ямар ч тийм хүн амьтан удирдах хэрэгшилтэд оруулах гэдэг юм бол байхгүй юм шиг санагдсан. Тэгээд дайсан гэдэг зүйл бол ерөөсөө гадаад ертөнцийнх биш, дотоод ертөнцийнх. Энэ бүхэн одоо түүний дээд хүн буюу Übermensch гэдэг ойлголтыг багцаалахад айгуу төхөн болж байгаа. За Übermensch гэдэг нь бас одоо хүч чадлын тэмүүллийг өөрийн амьдралдаа ёслол төгөлдөр нэгтгэхийг хэлж байгаа. Одоо амьдралын бэлгэлж байгаа сайхан муухай бүх зүйлд тгий гэж хэлээд хүлээн зөвшөөрөөд бүр хөхөөлөн дэмжиж байгааг илэрхийл. Übermensch нь одоо байнга өөртөө толдож, өөрийгөө даван гарч, өөрийгөө дээш татаж, хөгжүүлж яадаг хүнийг хэлдэг. Хамгийн дээд зэг рүүгээ тэмүүлж яадаг хүнийг хэлдэг. Нэг ёсондоо Ницшегийн хэлээд байгаа зүйл бол дээшээ яв, хөдөл, дөргөл, ирээдүгөө хар гэсэн философи байдаг. Ингийн тулд бид нар аюултайгаар амьдрах хэрэгтэй. Өөрсдөө байнга комфорт зон буюу тэр тав тухтай орчноос түлхэх хэрэгтэй гэж бас нэг ёсондоо ойлгож болно. За Übermensch гэдэг нь бас өөрийн ухаанаараа юмыг эргэцүүлэн тунгааж өөрийн гэсэн шинэ үнэт зүйлсийг бий болгохыг шаарддаг. Бид нар түрүүн баахан морал ярьсан л та. Гэхдээ эцэст нь хэлэхэд бол морал гэдэг хөдлөшгүй тийм зүйл бол оршин байдгүй. Бид нар байгаа гэж жүжиглэхч хэрэггүй. Морал гэдэг нь хүмүүсийн уг үндсэндээ ямар зорилгоор ямар муухай зүйлүүдийг хийж байгааг нуун дарагдуулдаг тийм зүйл болж хуурсан гэж Ницше боддог. Сайн улс гэдэг нэрийн дор бусдыг эрх мэдэлтэд оруулдаг тийм зүйл болсон байж магадгүй. Тийм болохоор морал гэдэг зүйлийг давж сэтгэх хэрэгтэй. Мастер болон боолын моралыг хоёуланг нь давж сэтгэх хэрэгтэй. Тэр дундаа одоо бидэнд өвлөгдөө ирсэн түүх, соёлын бүх үнэт зүйлийг хөдлөшгүй мэтэр бас авч үзэж болохгүй. Тэрэндээ дарагдах хэрэггүй. Тэдгээрээс мэдээж сайныг нь авч үлдээд муухайг нь хаяад өөрөөхөө цаашаа үнэт зүйл бий болгож гар бие оролцоож бүтээх зүйлийг бүтээх энергийг илэрхийлж байгаа. Нэг ёсондоо дээд хүн нь одоо туйлын эрх чөлөөтэй тийм өөрийн яруу найрагч гэж хэлж болно. Übermensch гэдэг нь одоо хүн төрлөختөнд өөрийн гэсэн зориг, утга учирыг агуулсан тийм хүчтэй хүнийг хэлж байгаа. За Заратустра дээр хэлдэг шиг чи өмнө нь алс хол байгаа далайг ширтэж байхдаа бурхан гэж өгүүлдэг байсан бол би одоо чамд Übermensch гэж хэлхийг заалаа. Чи бурханыг бий олгож чадахгүй болохоор чимээгүй байх хэрэгтэй. Гэхдээ чи Übermensch-ийг бол бий олгож чадна. Энэ нь бүх хуучирч муудсан, өмхийрсэн үнэт зүйлс итгэл үнэмшлийг шинчлэх шинэ итгэл найдлагыг илэрхийлнэ. Хэдийгээр Übermensch гэдэг нь одоо онлын хувьд айгуу тийм гоё сонсогч байгаа ч гэсэн яг жинхэнэ амьдрал дээр бол хэрэгжүүлээд маш хэцүү зүйл. Одоо ер нь энэ ярианы туршид Übermensch гэдэг одоо алсын харааг нь хадгалж агаад амьдралыг одоо тэр чигтэн сайнтай муутайнд бүрэн дүүрэн хүлээж авах зорилготой философи юм байна гэж ерөнхийдөө Ницшег ойлгох хэрэгтэй. Тэгвэл одоо Ницшегийн хэлээд байгаа зүйл хамаагүй ойрхон тосох байхаа гэж зөвлөмөр байна. За Заратустра ном дээр гардаг л та. Ном нь ерөнхийдөө эхлэхдээ Заратустра 30 наснда гэрээсээ явж уул зэрлэг онгон байгальд амьдраад 10 жилийн туршид одоо ганцаараа өөртөөгөө байснаар эцэст нь бууж ирдэг. Тэгээд өөрөөгөө зүрлэхтэй болоод одоо бал бурмаар дүүрч асгарч байгаа зүгийн балны үүр шиг тэгж зүрлээд тэгээд тийм болохоор тэрийг бусадтай хуваалцмаар байна. Би хүн төрлөختөнд хайртай гэж бууж ирдэг. Түүний эрдийг тосгоныг Motley Cow буюу одоо би сүргийн засаглал гэж орчуулж байгаа. За тэгээд энэ тосгон нь бол одоо сүргийн засаглал гэдэг нэртэй. Энэ нэг ёсондоо хонин сүрэг шиг масс одоо сул дараа ард түмний илэрхийлэл гэж хэлж болно. За тэгээд Заратустрын эдгэр хүмүүст одоо сурсан мэдснээ заах гээд эртэл эдгэр хүмүүс нь баг доогдох уу хийж хөх инээд нь хурж эхэлдэг. Ер нь бол эцэс нь Заратустра бүхэнд мэдлэгээ түгэх боломжгүй байна гэдгээ ерөнхийдөө ойлгодог л доо. Иймээс тэр одоо цөөхөн тооны зориг нэгт цөөхөн найзуудтайгаа л ерөнхийдөө цагийг өнгөрүүлэх хэрэгтэй байна. Тэр хүмүүстэй л юмаа заах хэрэгтэй байна. Тэгээд тэдэнтэйгээ цааш яваад бусад хүмүүсийг ерөнхийдөө орхих хэрэгтэй байна гэдгийг ойлгодог. Тэгэхдээ Заратустра одоо өөрийн шанартай эрдэм номоо заадаг ч гэсэн эцэст нь хүн бүр өөр өөрсдийн замаа хөвч шаардлагатай байдаг.
За энэ бас ерөөдөө Есүстэй харьцуулсан хэрэгэлтэй. Одоо Есүс бас 30 наснда яваад тэгээд 40 өдөр 40 шөнө өнгөрөөсөн гэж хэлдэг л дээ. Тэгэхэд бол Заратустраа 10 жил өнгөрөөсөн болохоор яг хуу Ницшегийн одоо Есүсийг яг өөртөө газархнаа баг цаг зарцуулсан гэж хэлж байгаа, жоохон баг зэрэг доог тохуучж магадгүй. Тэгээд Есүс бас бууж ирэхдээ одоо өөрөө 12 шав ном айлдагч нарт одоо хүмүүсийг манлайлан удирдахыг захидаг. Харин Заратустра бол сүргийн манлай биш, харин хувь хүн бүр өөрийнхөө сүргээс суллагдах тухай заахыг хүсдэг. Тэгэхээр Есүс Заратустра хоёр бол айгүй тийм ялгаатай харагдаж байгаа. Есүс бол одоо олон нийтийн бүх хүнийг маасаар нь удирдах хончин хүн гэж зөвлөж болно. Заратустра бол харин яг эсэргээр маасаас гарах хувь хүн бүрт өөрт нь заах тийм философиг ерөнхийдөө илэрхийлж байгаа. Ер нь энэ хонин сүрэг одоо масс дундаж хүн гэдэг ойлголтод ерөнхийдөө төстэй л дөө. Тэгээд үүнийг бас Ницше бас айгүй гоёор хэлсэн байдаг л да. Чи гэдэг ойлголт бол би гэдэг ойлголтоос хамаагүй хуучин. Ийм болохоор хүн өөрийгөө хөршлүүгээл зүгтааж ахыг олж нээдэг. Чи одоо урт хугацааны туршид сүрэгт хамрагдаж ирсэн. Сүргийн дуу хоолой чиний дотор сонсогдчихл байгаа гэж хэлсэн байдаг. Ницшегийн хэлсэн бас өөр нэг амар үг бий л дээ. Хувь хүмүүст солиорол гэдэг бол ховор байдаг. Харин групп, нам, улс, 90-100-уудын хувьд бол солиорол гэдэг бол ёс жом юм аа. Одоо коронагийн үеэр бид нар нойлын цас яаж авч байгааг хараа үсттэй. Тэгээд энэ бол бас айгүй энийг тодор илэрхийлж байгаа хаа. За ер нь сүрэг массын философи бол өдөр тутмаа айгүй тийм доод түвшний ухамсараар ажилладаг. Зурдын таашаал, тавдах, аюулгүй байдлыг эрхэмлж одоо гимтэх юм уу, үхлээс айгүй их үхтлээ байдаг л та. Ер нь одоо соёл болгоны гол зорилго бол хүнийг тийм зүрх зориггүй, тэжээр амт шиг болох зорилготой байдаг. Өнөөдрийн нийгэмд одоо дээд ухамсар хүрэх зорилготой хүмүүс бол маш ховор. Бүхэл хүмүүсийн анхаарлыг татдаг зүйлүүдийг сайн ажиглаад байвал зүгээр л нэг тийм тавдахтай ялахгүй зүйлүүдээр айгүй дүүрэн байдаг. Сүргийн хувьд бол одоо алтан дундаж байх гэдэг бол ёстой сайхваг. Ямар ч эзэнгөө нэг тийм бүхэл сүрэг хүн болгон яг ижилхэн, яг тэнцүү гэдгийг илэрхийлж байгаа. За тэгээ эцэст нь өвөр мэнж болохын тулд энэ сүргийн менталитетаас ерөөдөө салах хэрэгтэй л гэж байгаа. Би одоо Fight Club гэдэг кинонд амар дуртай л да. Тэгээд тэрэн дээр нэг цэвэрлэгчдэр Тайлер Дөрдэн очиж байгаа бууд толгож байгаад нэг хэлсэн үгүүд байдаг л та. Тэр хэсэг нь бас амар гоё байдаг. Би линкийг description-д үлдээч. Тэгээд бас кинонд бас ийм хэсэг байдаг л та. Одоо би энэ их агуу потенциалыг дэмий өрн таран хийж байгаа хүмүүсийг хаасаагүй харж байна. Бүхэл бүтэн генерашнэрээ шатхуун түгээж, ширээ арчиж, цагаан цамц өмссөн болоод зар сурталчилгаанаас олж гялтсан машин, эсвэл гоё хувцас хөөн, үзэн яддаг ажиллаа хийн. Тэгээд олсон мөнгөөр өөрсдөө хэрэггүй юм хөдөлтөж авдаг гэж амар гашуун болон үннийг хэлсэн юм шиг санагддаг. Тэгээ ер нь хүн бол захирагддаг амтан. Өөртөө захирагдаж чадахгүй бол бусдаас захирагдахаас өөр явах вэ тий. Ер нь бол захирах гэж маш хэцүү гэж Ницше хэлсэн байдаг л та. Захирж байгаа хүн бол захирж байгаа хүмүүсийнхээ бүх ачааг нь үрдэг. Энэ маш хүнд ачаа болохоор энд дарагдаж унах боломжтой. Захирж байгаа хүн бол үргэлж өөрийгөө эрсдэлд оруулдаг. Захирагч болсноор өөрийнхөө зохиосон хуулийнхаа шүүгч нь, хохирогч нь, хохирол учруулсан хүмүүс нь бүгд нэг ижил болж хуурдаг. Энэ нь бол чи өөрөө. Энэ нь бол өвөрмэнж байхын ерөнхийдөө зайлшгүй шаардлага нь л да. Яа гэвэл чи өөрийнхөө замаар алхаж байгаа болохоор тэнд ерөөсөө ганц л хүн байгаа. Бүх зүйл чамаас л хамааралтай. За мөн өөрөөрөө одоо зөв бурууг бий болгож байгаа хүн юуны төрөнд өмнө байгаа бусад зүйлсүүдийг үгүй их шаардлагатай байдаг. Ийм болохоор бусад хүмүүс үзэн ядаж эхэлдэг. Яа гэвэл одоо шинэ үнэт зүйл, шинэ ёс суртахууныг тодорхойлж байгаа болохоор бусад хүмүүс ерөөдөө тийм тав тухайг нь алдагдуулдаг. Тийм болохоор маш дургүй байдаг.
Гэхдээ одоо энэ хүний үзэн ядагдж байгаа нь одоо нохооно чоныг үзэн ядж байгаагаас ямарч ялгаагүй гэж зүйлсэн байдаг л та. Яа гэвэл энэ чон эрх чөлөөтэй тийм дүүлж нисэж байгаа сүнс ууланд амьдардаг зэрлэг амьтан гэж зөвлөж байгаа. За ийм л хүнийг ерөнхийдөө Übermensch гэж хэлж байгаа. За тэгээд Заратустра ном дээр бас олон төрлийн шүүмжүүд байдаг л та. Би эднээс хуваалцъя гэж бодлоо. За God is dead гэдэг нь ерөнхийдөө бурхан өгчихсөн гэж орчуулж байгаа. Яг бурхан өгсөн тухай бурхан гэдэг зүйл байгаа. Тэгээ тэр нь өгсөн тухай бол яриаггүй, зүгээр бурхан гэдгээрээ илэрхийлж байгаа зүйл нь Европын барууны орнуудын 2000 жил итгэж ирсэн энэ итгэл нь ерөнхийдөө үндэс суурь нь нурж унж байгааг сануулж байгаа. Ер нь бол бурхан болол одоо хүн төрлөختийн төлөнд хамгийн том нөлөөтэй тийм дүр зураг л да. Тэгээд энэ дүр зураг нь байхгүй болчихгоот ерөөсө бүх юм нураад унчиж байгаа. Бүх зүйл ямар ч утга учиргүй болж байгааг бид нар ерөөхдөө олоод нийцж байгаа. Нихилизмыг хэлж байгаа. Нихилизм гэдэг нь бүх зүйлийн утга учиргүйг ерөөсө олж нээж байгаа л хэрэг. Тэгэд Ницшегээ болол одоо дараагийн 200-д болол ерөөхдөө айгүй тийм хүмүүс одоо нихилизмд сэтгэл зүгээрээ бэлэн биш байгаа болохоор энэ бол сүрлэг авчирна хэлж бодож байгаа юм. Энд бас ер нь олон шалтгаанууд байгаа л да. Одоо нэг шалтгаан нь бол түрүүн хэлсэн шиг христийн шашин бол айгүй тийм боолын морал суурилсан шашин. Христийн шашнаас болоод хүмүүс айгүй тийм өөрийгөө дарж хаасан хүний ерөөсөө тийм цаанаа тийм төрлөх хүсэл эрмэлзлүүдийг дарж хаадаг. Одоо төрлөх хүсэл эрмэлзэл дотор бол одоо хүн өсөж хөгжих, хүчтэй болох, эрх чөлөөтэй болох зэрэг одоо хүч чадлын тэмүүллийг илэрхийлсэн тийм амьдралын төрөлхийн энергиудыг дарж хаасан хэрэг. Энэ бүхэн нурж унахаар айгүй тийм хүчтэй нурж унах гэсэн хэрэг. Тэгээд эцэст нь бид нар өөрсдөө ямар ч бахархах зүйлгүй. Бид нар бол зүгээр л нүгэлтэнгүүд өөрсдөөсөө ичиж амьдрах хэрэгтэй. Ерөөсөө амьдралд сэтгэл хангалуун биш байх хэрэгтэй. Дэлхийн ертөнцийн сэтгэл хангалуун биш байх хэрэгтэй. Харин диважинд найдах хэрэгтэй. Тийм болохоор одоо яг энэ дэлхийн ертөнцийн дээр яг одоо үүрэг хариуцлага хүлээгээд өөрийгөө сайжруулад өөрийгөө бүх потенциалыг шавхахын оронд зүгээр л өгснээ дараа очих тийм ирээдүйдэх диважинд руу бүх юмыг одоо проекц хийдэг гэж хэлж болно. Тэгээ энэ бүхэн бол ерөөсөө худлаа өнөд зүйлс, худлаа номлол, худлаа хүмүүс бидрийг зүгээр л өвдгөд дээрээ сөхрүүлж агаад нүгэлтэн гэж хэлүүлж байгаа зүйл. Ницше бол хүнийг ийм худал хуурмаг зүйлээр өөрийгөө дүүргэн байж гим зэмгүй амьдрснаас хүнийг илүү ичгнүргүй амьдрахыг баг хамаагүй илүүд үздэг. Тэгээд ийм нүгэлтэй хүн болохоор айгүй тийм өрөвдүүлэх менталитинд живснээрээ эцээц хамгийн тийм хүний тэнэглэл тэгж хөвж гарч ирдэг гэж зөвлөсөн байдаг л та. Ерөөсөө л ийм болохоор ерөөхдөө Ницше маш их гашуудж байгаа хэрэг. Энэ бол ерөөсөө гашуудл байсан. Одоо яах вэ? Яаж энэ бүхнийг давж гарах вэ гэж хэлсэн байдаг. Тэгээ энээс олж ерөнхийдөө одоо янз бүрийн идеологиуд бий болсон тий. Одоо национализм, коммунизм юу гэдэг тэр бүхэн маань хоорондоо мөргөлдөөд тэд нар маань ч гэсэн одоо зүгээр л нэг төр зургийн худлаа өнөц зүйлсүүдийн нэг болсон. Тэгэл тэд нар хоорондоо мөргөлдөөл дундаас нь дайн гараал маш олон хүн өгөж маш их цус уурсан. Энэ бол одоо маш гонигтай үйл явдал байдаг хүн төрөлхтний түүхэнд. За Ницшегийн дургүй төрлүүдийн хүмүүсээс бас баг зэрэг ярьж эхлэе. Ницше бол айгүй тийм юмыг хит их тунгааж боддог хүмүүс дургу. Яг тэгвэл тийм хүмүүсээ бол зүгээр л юм ингэж тунгааж бодох, ургуулах дуртай. Гэхдээ яг одоо өөрсдөө энэ дэлхий дээр уул мөрөө үлдэх гэхээр гимших гэдэг тийм хүмүүсийг ерөөсөй ойлгодгүй. Тэгээ тийм юм хийж бүтээх гэсэн тийм төрөлхийн энергийг айгуу тийм дарж хаасан хүмүүс гэж ойлгодог. Ницшегийн хувьд бол гоо сайхан гэдэг бол зүгээр холоос зүгээр л харж суудаг зүйл биш. Гоо сайхан гэдэг бол гар бие оролцож юмыг
бий болгож гараараа бүтээх чин сэтгэлээсээ маш хүчтэй илэрхийлэхийг хэлж байгаа хэрэг. Ницше бас одоо шүлэг өчтөг хүмүүсийг бас ба зэрэг муулсан байдаг л та. Тим хүмүүс бол хэдийгээр ингээд айгүй тийм бүтээлч сэтгэлгээгээр хандж байгаа ч гэсэн яг юмыг байгаагаас нь илүү тийм гүнзгий сүртэй харуулах гэж хитрхи хичээсэн гэж хэлдэг л те. Ницшегийн хувьд бол харин хүн бол зүгээр өөрийнхөө тэр хүссэн зорьсон зүйлдээ бүх зүйлээ зориулж зүтгэхийг л хэлж байгаа. Энэ бол ямар нэг тийм одоо шагнал юм уу, шагнал хүртэх эсвэл шийтгэлийг оноож байгаа зүйл биш. Энэ бол зүгээр л амьдралыг бүрэн дүрэн мэдэрч байгаа энергийн илэрхийлэл гэсэн үг юм аа. Тэгээ Ницшег бас айгүй одоо хүмүүс одоо хуваачихсан гэж хэлдэг. Одоо миний түрүүний тайлбарсан шиг Ницше бол яг үндэ энэ бол хүн болвол өөрийнхөө хүн төрлөختөнд ямар улбар үлдээх вэ? Яаж тэрийг маш сайн үлдээх вэ гэдэг философи гэдгийг тайлбарласан. Ницшегийн хувьд бол одоо хуваачих гэдэг нь зүгээр л өөрөөрөө тэгж дүүрэн бахархаж өөрийнхөө дуртай зүйлийг хийхийг хэлэхгүй. Ницшегийн хувьд бол зөвхөн хулчгар хүмүүс л ерөнхийдөө өөрсдөөсөө ичсэн өөрийнхөө төлөө ийм цагаа зарцуулж байгааг сул дорой гэж харж магадгүй. Хэрвээ Ницшег одоо хуваачсан гэж байгаа бол бүх артистуудыг ч гэсэн хуваачсан гэж хэлэх хэрэгтэй. Артистуудыг хуваа хичээсэн гэж хэлэх нь бас утгагүй зүйл. Яагаад гэвэл артистууд яг үүндээ өөрсдийнхөө төлөө биш, тэр урлагийнхаа төлөө хийж байгаа. Ницше ч гэсэн үүнтэй адилхан өөрийнхөө төлөө биш, амьдралыг илэрхийлэх энергийн төлөө өөрийгөө бүрэн дүрэн зориулж байгаа урлагийн хүн гэж бол би ойлгоод байгаа. За тэгэд энэ бүхнийг ерөнхийдөө базаж Ницшегийн одоо 3 метаморфозын буюу 3 хувилахуун төрөд гэж хэлж болно. 3 метаморфозын эхний хэлбэр нь бол тэмээг илэрхийлдэг. Тэмээ гэдэг бол ерөөсөө тийм өөрийнхөө хүчээр бахархаж байгаа амьтанг хэлж байгаа. Зүгээр ч нэг үүрч чадхаар зогсохгүй. Бүр өөрөөлхийг заавал тийм хүнд ачааг үүрхийг хүсэж байгаа тийм хүчтэй энергийг хэлж байгаа. Үүний тулд бол тэмээ бол өөрийнхөө айдсыг давах хэрэгтэй. Үнэтэй тулгарх хэрэгтэй. Ганцаардмал илсэн цүлд тийм хүнд ачааг үүрч айгуу тийм хол зам тулах шаардлагатай болдог. Тэмээний хувьд бол энэ дэлхий тэр жигтэй ямар ч тийм universal бурхны өгсөн value-гүй юм байна. Ямар ч тийм цаад утга учир байхгүй юм байна гэдгийг бол тэмээ олж мэдэрч авдаг. Тэмээг үүнийгээ олж авч мэдснээрээ одоо би өөрийнхөө хувь заяаг гарт атах хэрэгтэй байна. Би л хийх ёстой юм байна гэдгээ ухаарад өөрийнхөө ачааг хөнгөлөхөөр шийддэг. Ингэснээрээ арслан болж хувирдаг. За арслан болно гэдэг бол бүх зүйлийн эсрэг архирахын илэрхийллийг хэлж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр өөрийн гэсэн утга учирыг өөрийн гэсэн хувь заяаг бий болгож эхэлж байгаа гэсэн үг. Үүний тулд Дов шалт гэдэг нэртэй ийм луутай толдох хэрэг гардаг. Дов шалт гэдэг нь бүх морал, хууль, сайн, муу, зөв, буруу, нийгмийн бүх тийм үнэт зүйлсийг илэрхийлсэн, чамд өвлөгдөж ирсэн бүх зүйлийг илэрхийлдэг. Чиний хэн болох тэр зүйлийг илэрхийлдэг. Энэ луу болол эрхчлөөгч хааж зогсож байгаа. Өөрийнхөө эзэн болж зогсох тэр хаалгыг хааж зогсож байгаа луу гэж болно. Арслан гэдэг бол ерөөхдөө түрүүн хэлсэн шиг ерөөсөө ууланд амьдардаг зэрлэг чон шиг мас буюу хонин сүргээсээ холдож байгаа тийм амьтныг хэлдэг. Арслан бол маш өлсөглөн, маш ширүүн, догшин гэхдээ бас ганцаархнаа өөрийнхөө зүтгэж байгаа тийм бурхангүй өөрийнхөө дайтаж байгаа тийм зүйлийг хэлж байгаа. Энэ бол өөрийгөө бүрэн дүрээ эзэмшихэд зайлшгүй нэг үе шат гэсэн үг. Тэгээд эцэст нь одоо арслан болж тэр лууга буулган авсны дараа эрх чөлөөтэй хүүхчиг болж хуурж байгаа гэж хэлдэг. За 3 дугаар шат нь бол энэ хүүхд гэж байгаа зүйл. Хүүхчиг болсноор ямар ч тийм одоо нийгэм болон өмнө нь өөрт нь ирсэн тийм хууль дүрм, ёс заншил юу гэдэм бүх зүйлийг аль хэдийн тэмээ шиг үрдгээрээ үрж арслан шиг толдгаараа тодтолдож дээр нь гараад ирсэн болохоор
ерөөсөө айгуу тийм эрхчлөлтөй хүүхэд болж хуурж байгаа хэрэг. Ерөөсөө л өөрийнхөө хий гэсэн зүйлийг яг чин сэтгэлээсээ хийж эхлэхээрээ ерөөсөө хүүхэд болж хуурж байгаа. Тэгээд ийм үед бол хүүхэд айгуу тийм бүтээлч, айгуу тийм тоглох дуртай болж хуурдаг. Энэ дэлхийг одоо агуудаа харж байгаа юм шиг. Өмнөөс одоо бүх зүйлийгээ мартснараа шинэ хүн болж төрж байгаа хэрэг. Ер нь жоохон хүүхдийн тоглож байгааг та нар анзаарч ирсэн үү? Яг ингээл нэг одоо илсээр ингээд тоглоод цамхаг маамхаг барьж байхдаа ч юм уу айгүй тийм зугаацж тоглож идэг. Ерөөсөө өөр ингэсэн би яг л энэ цайзыг яг ингэж хийн гэсэн тийм амар тийм serious харцтай мөртлөө тэр үүрэг тийм тоглож идэг тийм. Тэр л ерөнхийдөө хүүхдийн дотоод сүмсийг илэрхийлж байгаа зүйл юм шүү дээ. За, энэхүү дугаар таалагдсан бол лайк дарж subscribe хийгээрэй. Бас Ничегийн тухай юу гэж боддгоо надтай хуваалцаарай. Айгуу сонирхолтой санагч байна. За тэгээд дараагийн дугаар дээр Ничегийн философиг үргэлжлүүлээд бас одоо зовлон зүтгүүр, хүний дур хүсэл, eternal recurrence буюу мөнхийн давтамж болон amorph-ийн талаар ярилцсанаа. За, сонссонд баярлалаа.